За сайн байна уу? Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийнхаа мэргээр бол одоо таны бодож байгаа хүн танд хайртай юу гэдэг мэрийг хий гэж бодлоо. За ингээд энэ удаад бол 4 бүлэгтэй байгаа. За эхний бүлэгт болохоор ийм зүрхэн шаар байна. ийм сар. Тийм тоортой. Тэгээд ийм имбрэхээ. За яг уншлах дээр бол хамгийн ихэнд хоёрын яг одоогийн харилцааны нөхцөл байдлыг үзээд тэгээд дараа нь таны гих сэтгэл мэдрэмж яг танд хайртай юу? Тэгээд хамгийн сүүлд нь болохоор хоёрын одоо ирээдүйн харилцаа ямар байх вэ гэдээ үзнэ. Хэрвээ хувийн уншлага авахыг эсвэл код авахыг хүсвэл Instagram юм уу, Facebook-ээр холбогдорой. Instagram таро доор зурс хайр, Facebook таро хайр хөзрийн мэрэг гээд байгаа шүү. За сайн байна уу 1-р бүлгийнхаа. За таны группээ зөв сонгосон байна уу эсхийг шалгая. За таны бодож байгаа хүн болон хоёрын харилцааны одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? За бүгдээрээ доошоо харж бол гарч ирлээ. За тэгээд Oracle картуудаас нэмэлт мэдээлэл авъя. 1-р бүлгийг сонгосон хүнд хүний талд нэг Oracle карт. За 2 бүлгийг сонгосон хүний талд нэг карт. За 1-р бүлгийг сонгосон хүмүүс одоогоор яг бодож байгаа хүнтэйгээ салцсан байгаа болов уу гэж бол харагдаж байна. Яг одоогоор хоёрын харилцаанд шудраг бус зүйл тохиолдсон байж болно. Эсвэл ингээд харилцаа нэлээд балансгүй байхаар бол харагдаж байна. Тэгээд уг нь бол ингээд таны бодож байгаа хүн энэ бүх асуудлаас гараад буцаж одоо бие биентэйгээ эвлэрээд энэ бүх өнгөрснийг ардаа өнгөрөөхийг хүсэж байгаа. Гэхдээ та хамгийн гол нь энэ зүйлс нь ерөөсөө сэтгэл хангалуун биш ээ. Энэ хүний өгж байгаа тэр бүх одоо сэтгэл ханамж, халамж, хайр ерөөсөө танд ингээд таны сэтгэл ерөөсөө хүрэхгүй байна гэж бол харагдаж байна. Тэгээд хоёр одоо холбоогүй байгаа л юмшгээр бол гарч ирээд байна. Ямар ч тач гэсэндээ уг нь бол ингээд энэ харилцааг дахин шинээр эхлүүлэхийг одоо маш их хүсэж байгаа юм байна таны бодож байгаа хүн. Гэхдээ ягаад чинь таны ингээд сэтгэл санаанд ерөөсөө нийцэхгүй, ягаад чинь та л дандаа энэ харилцаанд дандаа өгч идэг юмшгээр бол гарч ирж байна л да. Тэгээд энэ харилцаа ерөөсөө тийм одоо 50-50 ч юм уу ерөөсөө тийм шудраг биш, яг баланстай биш. Магадгүй одоо ингээ хосуудж байгаа. Би ингэж үгүй, би ингэж ойлгох, нөгөөх нь би бинийгээ ойлгоод уун ингээд ийм баланстай гоё харилцаа байдаг бол хоёрын харилцаа бол одоохондоо яг тийм биш байна. Та бараг энэ хүндээ 2 дахь шанс өгөхгүйгээ бодсон байгаа бололтой.
уг нь та тэр хүнтэй гэсэн сэтгэлтэй боловч хамгийн гол нь тэр хүний хийж байгаа үйлдэл гаргаж байгаа бүх зүйлс нь таны сэтгэл санаа нийцэхгүй байгаа болохоор та энэ хүнээс юу салъя да. Энэ хүнтэй бүтэхгүй юм байна да. Миний хүсэж байгаа өгөхгүй юм байна да л гэж бодоод байгаа юм байна. Тэгээд энэ хүнээс та их үнэн их сонсомоор байгаа болтой. Энэ хүнтэй та ингээ ярилцаад ер нь ямар байсан харилцаа гэд угнайланд харилцаа нэг бол ингээд одоо цэг тавиад явъя. Эсвэл хоёрлоо ингээ өргөлжлүүлье. Одоо чи те ингээд одоо шал өөр болоо өөрчлөлтөө гэд ийм яриаг одоо зүрх зүрхний ярилцааг энэ хүнтэй та хиймээр байгаа боловч энэ хүн бас яг тийм зүйлийг танд өгөхөд бэлэн биш байгаа болтой. Тэгээ хамгийн гол нь та тэр хүнийгаа үгүй би чамайг те ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй чамд хоёр дахь одоо боломж өгөхгүй гэснээс болоод энэ хүн одоо ерөөсө энэ харилцаанд итгэхлэн жоохон буурч байгаа болтой. Гэтэ ер нь бол ойрын ирээдүйд танилаа холбогдох боломж бол нэлээд өндөр байна. Тэгээд танд жоохон ингээ хамааралтай болцсон байж магадгүй бах. Codependent гэж бол гарч ирж байна. Тэгэхээр тань нэлээд хамаарсан. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүн ер нь юу хийж яаж надгүйгээр одоо аз жаргалтай байгаа болов гэсэн нэг тийм хамааралтай танд болцсон байгаа болтой. Магадгүй энэ үнтэй та гэр бүл байсан ч гэж болно нөгөө divorce гэж гарч ирж байгаа байхгүй. Ямар ч таашсан одоогоор л та хоёр салцсан байгаа болтой. За одоо гол мэрэг рүү оръё. Энэ хүн танд хайртай юу гэж үзье. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүсний бодож бүгэн нэгдүгээр бүлгийг хайртай юу. За тэгэд энэ хүн танд хайртай юу гэж асуухад бол энэ хүн танд одоо хүртэл хайртай гэж бол гарч ирж байна. Тоор нэлийн гүн гүнзгий одоо сэтгэл санааны тийм гүн гүнзгий холбоос бол хоёрт нэлийн их байсан гэж бол гарч ирж байна. Гэхдээ яг одоо энэ харилцаанаас гараад явах уу болох уу гэдэг шийдвэр дээр энэ хүн хүрсэн байна гэж гарч ирж байна. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн одоо энэ хүн намайг хүлээж авахгүй хаа нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс намайг яавч хүлээж авахгүй байх надад яавч хоёр дахь шанс өгөхгүй байх гэж бодоод байгаагаасаа болоод танилын үйлдэл ерөөсөө хийж чадахгүй байна. Уг нь бол зүрх сэтгэлд нь таныг их сэтгэл мэдрэмж, таныг их хайр байгаад байгаа мөртлөө ерөөсөө үйлдэл хийж чадахгүй яг одоо энэ харилцаанаас явах уу эсвэл болох уу гэд байгаад байгаа болтой. Тэгээд энэ хүний яг одоогийн байгаа байдал яг энэ зурган дээр харж байгаа юм шиг ингээд нэлээд их айц төгшүүр одоо бараг шөнө унтж чадахгүй байгаа юм шиг тийм байдалтай бол байгаад байна. Тэгээд аль болох энэ одоо зүйлээс гарахыг их хүсэж байгаа. Ингээд энэ бүх одоо сэтгэл зүйн хямралаасаа гараад энэ бүх ингээд цаашаа яваасаа гэсэн хүсэл амирх байна. Энэ цикл эргээд нэг бол ингээд 100% салаад таны бүр тэр чигтээ мартаад эсвэл буцаад нийлхийг бол маш ихээр хүсэж байна. Уг нь бол ингээд багхан өөрт нь ингээд ихтгэл яваад байна. Магадгүй би энэ хүнтэй буцаад нийлчих байх, буцаад намайг хүлээгээд авчих байх, намайг их хайр нь байгаа байх гэсэн ихтгэл уг нь яваад байгаа боловч дотроо болохоор арай ингээд логикл одоо сэтгхүүгээр бодоод за үгүй дээ би одоо ингэ сэтгэл мэдрэмжээрээ үйлдэл хийж болохгүй. Би яг өөрийнхөө толгойг тархиад агаад бодоод одоо ингээд явсан дээрээ
зүрх сэтгэлээ ер нь дараад явсан дээрээ л гисэн бодол сэтгхүүтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь энэ ингээд хоёрын хооронд явсан. Нэг бол тийм, нэг бол үгүй. Энэ хүн рүү явна явахгүйгээд хоёр шидрийн хооронд гатцсан байгаа байдал энэ хүнд маш ихээр ачаа болж ирж байна. Сэтгэл санааны ч ачаа бараг сүүл рүү бие махбодын одоо ачаа болгоч боломж байгаа бол харагдаж байна. Тэгээд яг одоо юуны хариу болохоор тиймээ танд хайртай. Тэгтээ тань руу ингээ үйлдэл хийхгүй байгаа шалтгаан нь энэ шүү гэж бол гаргаж ирж байна. За хоёрын одоо харилцааны ирээдүг үзье. За нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүс болон бодож байгаа энэ хоёрын харилцааны ирээдүй ямар байхаар байна вэ? За хоёрын харилцааны ирээдүй гэж харлаа. Тэгээ яг үнийг хэлэхэд жоохон гонигтай санагдаж байна л да. Энэ залуу болохоор энэ залуу юм уу одоо хүн таны бодож байгаа хүн ингээд тантай аз жаргалтай байгаад ингээ явахыг их хүсэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь тань руу бол ерөөсөө үйлдэл хийхгүй байхаар бол харагдаж байна. Өөрөө мэдж байгаа хэрэв би ингээ үйлдэл хийгээд энэ хүнийгээ зориод явал магадгүй ингээ намайг надад хоёр дахь шанс өгөх боломж нь ихсэндээ гэдгээ мэдээд байгаа мөртлөө ерөөсөө үйлдэл хийхгүй байна. Таны талаас харахад бол та энэ хүнтэй ингээд яг харилцаан дээр баг болж ажиллаад ингээд бие биендээ үнэхээр одоо бодол сансан зүйлээ яриад энэ харилцааг унагштай болохыг хүсэж байгаа ч гэсэндээ яг одоо тэр хүн лугаа та өөрөө төрүүлж ас үйлдэл ерөөсөө хийх хэрэггүй байна. Тэрнээс болоод хоёрын ингээ харилцаа яг ингээд зогсон болцсон байна л да. Яг ингээ гаццсан. Яг тэр чигтээ байснараа л байхаар бол харагдаж байна. Тэгээ ерөөсөө ингээд тэрнээсээ болоод хоёр бие биентэйгээ ингээ холын ирээдүг харж чадахгүй. Энэ хүнтэй би ингээ ирээдүйд одоо цаашаа ингээ хамт амьдраад явна да, суун да. Тийм зүйл хоёуланд нь ерөөсөө харагдахгүй. Тусдаа ганцаараа бол яваад байхаар бол харагдаж байна. Тэгээд харилцаа холбоогүй гэсэн юм чинь энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ гэж асууя. Тэтгэврээс асуусан бодож байгаа хүн юу хэлхийг хүсэж байна. Чи бусдаас өөр тэр хүмүүс надад ерөөсөө ингээд ач холбогдол өгөөгүй. Би ганцхан чамайг хүсэж байна. Тоор магадгүй ихэр төрлийн харилцаатай байх магадлал өндөр байна. Би ягаад ч юм чиний төвшөнд байгаа юм шиг санагдаагүй. Чи бол үнэхээр босс те. Тэгээ би үнэхээр одоо өөртөө итгэлгүй байна. Би ингээд чам тайр хийжсэнээ их санаж байна. Чамтай байхын тулд би юу ч хамаагүй хийнэ. Би ингээд чамгүйгээр галзуурч байна. Би чамаа харахыг маш ихээр хүсэж байна. Одоо үнэхээр ингээд салсан нь одоо үнэхээр хатуу одоо хичээл боллоо. Би тэгтээ энийг сурах хэрэгтэй байсан. Би ингээд контролоо алдсан байсан гэж хэлхийг танд их хүсдэм бэ шүү. За ингээд уншлага дуслаа. Уншлаганд таалагдсан бол ийм гоё улаан өнгөтэй зүрхэн эможи дараарай, комент дээр бичиж үлдээгээрэй. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл эсвэл код авахыг хүсвэл Facebook юм уу, Instagram-аар холбогдорой. Тэгээд дээрэс нь манай хоёр төрлийн код гаргаж байгаа. Нэг нь болохоор шинэ хайр дуудах. Тэгээд нөгөөх нь болохоор мөнгө болон амжилт дуудах код байгаа шүү.
За тэгээд уншлах нь таалагдсан байх гэж найдаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. За сайн байна уу 20 дугаар бүлгийнхаа. За таныг зөв группээ сонгосон байна уу гэдгийг шалгах гээд таны бодож байгаа хүн болон та хоёрын одоогийн харилцааны ерөнхий байдлыг харцгаая. За нэмэлт мэдээлэл Oracle картаас авъя. Таны талаас нэг карт. За нөгөө талд болохоор нэг карт. За таны талаас нэг Oracle карт. Нэг карт. За сая яг нөгөө холж явах явцад яг нэг картыг хамт унсан газар. Тэгэхээр New Love бас True Love гэдэг хоёр карт унсан шүү. За 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн харилцаа нь одоо салаад нэлээд удаж байгаа. Эсвэл ингээд нэлээд докторгүй харилцаатай байж байгаад ер нь хоёр биендээ салъя гэд одоо шийдсэн байгаа болов уу гэж гарч ирж байна. Угаасаа та энэ харилцаанаас ингээд гараад явахыг бол амар хүсэж байна. Энэ харилцаанд яг ингээд зөндөө боломжууд танд гарч ирж ирсэн ч гэсэндээ за энэ хүнтэй болж бүтэхгүй юм байна уу? Боломж ингээд олгох болгонд эсвэл боломж гарч ирэх болгонд бид хоёр ингээд болж бүтэхгүй байна дөө гэж бодоод ер нь салсан болтой эсвэл салах шийдвэрээ хийж байгаа болтой. Тэгээд нөгөө хүний хувьд ч гэсэндээ ялгаагүй энэ шийдвэртэй нэлээд хамт одоо ингээд санал нэгдсэн байгаагаар бол гарч ирж байна. Яг харилцаа холбоотой юу вэ? Тим гэж хэлэхээр байна. Та хоёр магадгүй ингээд шууд ойлголцоод за хоёлаа ингээд те үнэхээр таарч тохирохгүй юм байна да гэд ер нь ингээд хоёлаа их шийдсэн байна. Тэгэд энэний ачаар ингэж харилцсны ачаар хоёроос хоёулангаас нь нэлээд их одоо ачаа буураад нөгөө өмнө нь шаналд зовлоод байсан тэр бүх юм нь одоо ингээд байхгүй болж байгаагаар бол харагдчихл байна л да. Тэгтээ яг 100% бол би бинийгээ мартсан уу, сэтгэл нь хүрсэн үү гэвэл би бол үгүй гэж хэлнэ. Одоо би бинийг сэтгэл мэдрэмж бол одоо хүртэл байгаад байна. Тэгтээ яг толгоогоороо захиргахдаа за бид хоёр угаасаа болж бүтэхгүй байгаа юм чи сэтгэл мэдрэмжээ хилээд яах юм бэ гэд сэтгэл мэдрэмжээ нэлээ их ингээд дараад байхаар бол харагдчихэйнаа. Тэг мэдээж яг одоогийн байгаа нөхцөл байдлаас бол хоёрын харилцаа ерөөсөө өөр шингүй байгаа. Одоо өсөлт дэвшилтгүй байгаа гэж бол харагдчихэйнаа. Одоо ингээд ийм болцсон байгаа харилцаан дээр улам их хөрөнгө оруулалт хийгээд одоо илүү хичээгээд ер нь ямар ч нэмэргүй байна да гэсэн одоо ойлголт бол хоёуланд нь одоо байгаа болтой гэж бол гарч ирж байна. За хэрвээ энэ нөхцөл байдал хоёрын нөхцөл байдал мөн бол та одоо уншлагаа хөрвчлүүлээрэ хэрвээ одоогийн нөхцөл байдалтай танд таарахгүй байгаа бол өөр групп сонгоорой. За одоо яг үндсэн уншлага нь болохоор энэ хүн танд хайртай байна уу? За яг саяас яг ерөнхийдөө хэлсэн дээ. Гэтэ яг энэ хүний таныг гэх сэтгэл мэдрэмж юу вэ?
Тэгээд энэ хүн таныг одоо гүн гүнзгий хайр бол байна гэж бол гарч ирж байна. Хааны аяга, хааны цоостой зэрэг гарч ирлээ ингээд. Үнэхээр таныг сэтгэл мэдрэмж угаасаа байгаа. Таныг бол одоо нэг тэгж хурдан мартахааргүй бол харагдаж байна. Тэгээ одоо өөрөө ингээ ганцаараа байгаа, таньгүйгээ байгаатай нэлийн сэтгэл дундуур, таньгүй байх нь их хэцүү бол харагдаж байна. Сэтгэл мэдрэмжт нь хүртэл уг нь яг цаанах нь тий сэтгэл дотор нь бол тантай ингээ шинэ эхлэлийг маш ихээр хүсэж байна. Тэгтээ ингээд өмнө хэлсэнчлэн ер нь таарч тохирохгүй байх болохгүй маань гэдэг бодлоосоо болоод ер нь таныг мөрөөдөөд байж ил гэсэн хандлагатай бол харагдаад байна. Одоо энэ ингээ залуу харагдаж байгааз ингээд унтж байгаа. Яг ингээл зүгээр мөрөөдөөл байж исэн дээр юм байна да. Тэгвэл болоо тэгвэл ингээд буцаап нийлхэл юм бол ингээд ам мөрөөждөг, хэрэлдчихдэг. Ингээд бие биентэйгээ ингээд тэмцэлтэй байдаг. Тийм болохоор бараа ингээд сайхан дурсамжуудаа бодоод энэ хүний зүгээр нандинглаад хадгалъя да гэсэн нэг тийм бодолтой бол байхаар байна. Тэгтээ энэ Oracle картаар хоор they'll be back гэд магадгүй энэ хүн тань руу одоо холбогдоод бичээд те яах бах. Тэгтээ яг тантай буцаж нийлье гэж бол холбогдохгүй байхаар бол харагдаж байна. За ямар ч таажсэн хоёрын ирээдүйн харилцаа ямар байхаар байна гэж үзье. Тэгээд илүү тодорхойлох байхаа. За хүн болно. Цаам хоёрын ирээдүйн харилцаа ямар байхаар байна. Яг 1-р групп дээр бас Hermit ингэж гарч ирсэн. Энэ 20-р бүлгийнхэн нэлээд ойролцоо гарч ирлээ. За хоёрын харилцааны ирээдүг харахад бол ирээдүйд таны бодож байгаа хүн нэлээд хатуу бол үзэл бодолтой байхаар бол харагдаж байна. За би ингээд хоёлаа болж бүтггүй нэ тэ хоёлаа ингээд одоо өөрсдийнхээ амьдралд шинэ эхлэлийг эхлүүлье. Хоёлаа одоо ингээд тэр чигтээ болио гэж нэлээ ер нь хатуу хандахаар бол харагдаж байна харилцаанд. Угаасаа хоёлаа ингээд буцаж нийллээч харилцаа баланстай шудраг бол байхгүй. Тэгээ хоёлаа хүсэн одоо хүсэж байгаа тэр сайхан гэр бүлийг бүтээж чадахгүй. Тэгээ тэрийг одоо бүтээхэд хоёуланд нь чадварч байхгүй хичээл зүтгэл гаргасан ч хоёлаа чадахгүй. Тийм болохоор хоёлаа ингээд тусынхаа замаа хөөгөөд явъя гэж бол танд одоо мессеж илгүүлэхээр бол харагдаж байна. Тэгээд хоёр ирээдүйд яг тусдаа ингээд салан замд бол явахаар бол харагдаж байна. Гэхдээ таны хувьд бол ингээд юм хоёр карт гарч ирсэн. New love, the true love гэдэг. Тэгэхээр миний харж байгаагаар болохоор таны амьдралд ирээдүйд шинэ хайр, яг шинэ одоо жинхэнэ одоо true love ингээд амьдралд чинь бол орж ирэхээр байна. Тэгээд хүзэр танд юу хэлж ийнэ гэхээр зүрхээ нээлттэй байлахаарэ гэж бол гаргаж ирж байна. За хэрвээ харилцаа энэ хүмүүстэй харилцаа холбоогүй байгаа бол энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? Яг ингээд иймэрдүү зүйлсүүд хэлхийг хүсэж байгаа боловч яг одоо дахиад дагаал явахаар бол харагдчихл байна л да. Хоёр дахь шанс хүсэж байна. Чамгүй байхад намайг яг алж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Чам тудлаа ярих нь илүү амархан байсан. Би ингээд бүх одоо хэлсэн үгнүүдээ буцааж авахыг хүсэж байна. Би ингээд чамтай хайр хийжсэнээ санаж байна. Би одоо ингээд бүх үнээ хэлээд чамтай баймаар байна. Би чамайг алдаж чадахгүй нэ гэж уг нь бол хэлхийг хүсдэг юм байна. Гэтэ яг энэ хүн бол ирээдүйд яг тархиад агаад угаасаа ингээд юу яахгүй юм байна. Хамт нийлхий,
хоёлаа хамт ингээд жаргалтай ирээдүй бүтээгээд одоо үйлдэл хийх хэрэг бол харагдчих шүү. За уншлагын таалагдсан бол ийм сарны эможи комент дээр үлдээгээрэй. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Facebook юм уу, Instagram-аар холбогдоорой. Код авахыг хүсвэл бас холбогдоорой. Код нь болохоор 2 төрөл байдаг. Шинэ хайр дурал дуудах. Тэгээд мөнгө болон амжилт дуудах гэх 2 код байгаа шүү. За уншлан таалагдсан байх гэж найдаж байна. Маш их баярлалаа. За сайн байна уу 3 дугаар бүлгийнхаа. За таны зөв группээс сонгосон байна уу гэвэл хоёрын харилцааны ерхий энергийг шалгаж үзье. За энэ ингэж юм наасны учир нь болохоор YouTube дээр яг одоо нүцгэн бие эдрийг бол харуулах хориотой байдаг. Тэгэхээр ингэж наасан байгаа шүү. За тэн дээр нэмэлт мэдээлэл авъя. За тэгээд таны бодож байгаа хүн дээр нэмэлт мэдээлэл авъя. Тэр нэмэлт мэдээлэл авъя. Бодож байгаа хүн дээр нэмэлт мэдээлэл авъя. Тэгээд нэмэлт мэдээлэл авъя. Бодож байгаа хүн дээр нэмэлт за яг одоогоор хоёрын харилцаа нэлээ маргаантай байгаа болов уу гэж гарч ирж байна. За энэ дээр яг магадгүй та хайртай хүнээ бодож байгаа хүнээ жоохон шархлуулсан байхаа гэж гарч ирээд ах юм. Яг одоогоор хоёрын дунд нэлээд том хан байна. Бие биендээ итгэл одоо бие биендээ найдлага бол ерөөсөө байхгүй болцсон бол харагдчихна. Тэгээ аль болох ингээд энэ нөхцөл байдлаа бодоо, тунгаан бодоо, аль болох тайван байхыг нэлээ хичээж байна. Өнгөрсөн болсон энэ бүх зүйлсийг мартаад одоо ингээд энэ бүхнээс салаад явахыг хүсэж байгаа ч гэсэндээ ингээд чадахгүй байгаа, өнгөрсөндөө уягдсан байна гэж гарч ирж байна. Та энэ хүндээ буцаж нийлхийг бол нэлээ хүсэж байна гэж гарч ирж байна. Тэг яагаад ч та энэ хүний нэлээ их ингээд шархлуулсан гэж гарч ирээд ах юм. Тэг таны ингээд gold digger одоо гаргаж ирж байгаа байхгүй юу. За заавал мөнгөн дээрч биш. Магадгүй та энэ хүнийг анхандаа жоохон ингээд ашиглаад ч юм уу мөнгө төгрөг эсвэл сэтгэл санаа ямарваа нэгэн зүйлсээр ашиглаж ийсэн байж магадгүй. Тэгээд энэ зүйлийг энэ хүн ингээд мэдээд авсан байх. Ингээд хойноосоо хутах ингээд зоолгуулж байгаа юм шиг тийм мэдрэмж автал та энэ хүнийг жоохон гомдоосон байх одоо магадлал өндөр байна. Тэгээ хамгийн гол нь ингээд сахиуснууд нь хүмүүс нэгэ зөвлөд байгаа хгүй. Энэ хүний таны одоо улаан түүх гэж ярьдаг шүү дээ. Хүн байх одоо харилцаанд гаргадаг муу дадал зуршлууд энээс одоо болгоомжлохиж гарч ирж байгаа юм. Тэгсэн мөртлөө та энэ хүнтэй буцаж нийлхийг бол хүсэж байгаа. Буцаж харилцаагаа сэргийхийг хүсэж байгаа. Ягаад ч юм энэ хүн танд одоо юм бэ нэлийн чухал харилцаа юм шиг санагдаж байгаа гэж бол гарч ирж байна. За хэрвээ одоогийн нөхцөл байдал таны одоо нөхцөл байдалтай таарч байгаа бол та уншлагаа өргөжлүүлээрэй. Хэрвээ таарахгүй байгаа бол өөр групп сонгоорой. За таны бодож байгаа хүн танд хайртай юу? Таны бодож байгаа хүн танд хайртай юу?
За яалтчгүй таны бодож байгаа хүн танд маш их хайртай гэж бол гарч ирж байна. Ингээд одоо тэр хүний хувьд бол та бол яг мөрөөдлийнх нь эмэгтэй, мөрөөдлийнх нь хүн гэж бол гарч ирж байна. Энэ хүн тантай хамт ингээ гэр бүл болоод ирээдүгөө босгоод хамт амьдрахыг хүсдэгэ гэж бол гарч ирж байна. Яалтчгүй тантай одоо холбогдож орж ирээд хоёул харилцааныхаа асуудлыг сонгоё. Одоо харилцааныхаа асуудлуудыг одоо шийдвэрлэе. Хоёлаа ингээ те шал өөр харилцаагаа шинжилье гэж Google очимаар байгаа боловч яг одооны байгаа харилцаанаас болго нэлээд их гутарсан байгаа мó л гэж гарч ирээд байна. Тэгээд ингээд энэ харилцаанаас гараа явчих гэхээр чадахгүй гэр бүл болох байсан юм да гэд нэлээд их гутарсан суугаад байна. Тэгээд одоо ингээд уг нь бол харилцаандаа ингээд хичээгээд байх боловч энэ хүн нэлээд их ядарсан болов. Тэг өөрийгөө бас амар их хамгаалаад байна. Чи намайг ингэж өвдөгчөөд би л энэ харилцаанд ингээд хичээл зүтгэл гаргах юм уу? Чамаас яагаад юм гарахгүй байгаа юм бэ? Би л одоо энэ харилцаанд юм өгж гин. Би их ядарч гин. Би өмнө чанд маш их хайртай. Ийм л зүйл их харагдаад байна да. Та одоо энэ хүнийг яг яагаад өвдөгсөн сайн гарч ирсэнгүү? Гэтэ ямар ч тач гэсэн яг энэ хүн танд одоо хүртэл хайртай юу гэвэл тийм ээ гэж бол гарч ирж байна. За одоо дараагийнх нь болохоор та хоёрын харилцааны ирээдүг харъя. Гуравдугаар сургуулийн сонгосон хүн бол хүн хоёрын ирээдүйн харилцааны харъя. За нэг үзрэг унж байна. За энэ дээр яалтчгүй л одоо яг нэг нь одоо нэгнийгээ өвдөгсөн одоо хандлага маш өндөр байна. За ямар ч тач гэсэн тойр ингээ бие биентэйгээ сайн бас ярилцаж чадахгүй, ойлголцож чадахгүй байгаас болоод хоёрын харилцаа урагштай бол ерөөсөө явахааргүй байна. Яг өмнө нь ингээд одоо цовж шаналж исэн зүйлсүүд байсан бол тэд нар бүгдээрээ ингээд одоо ирэхээр байна. Одоо энэ зурган дээр харж байгаа юм шиг энэ карт үнэхээр гоё гаргасан байна л да. Яалтчгүй нэг эмэгтэй ингээд орон дээрээ суудсан уйлцсан одоо нэлийн тавгүй харагдаж байгаа. Энэ байдал бол ирэхээр байна. Энэ хүн таныг бол ирээдүйд уучлахаар байна гэж бол гарч ирж байна. Тэгээ ирээдүйд угаасаа таныг маш үзэсгэлэнтэй гоё эмэгтэй гэж харддаг хэвээрээ байна. Гэтэ энэ хүнтэй ингээд гэр бүл болох байсан юм да. Гэр бүл болж чадсангүй дээ. Тэгээ одоо яах вэ гэсэн хандлагатай байхаар бол харагдаж байна. Ямар ч тач гэсэндээ тоо бие бинийгаа яг энэ хүн таныг уучлаад бие бинийгаа ойлгоод тэгээд энэ тус тусынхаа замыг ол хөөхөр бол харагдаж байна. За тэгээд энэ хүн танд юу хэлхийг хүсдэг вэ гэж үзье. Энэ хүн танд юу хэлхийг хүсдэг вэ? Та энэ хүний блоклсон байгаа юм байна. Миний гэр бүл чамайг одоо хүлээн зөвшөөрнө гэдгийг би мэдээгүй. Би өөрн олон зүйлс дуртай. Гэтэ яад ч юм би чамд ингээ нэлээд их татагтаад байдгаа. Тэгээд би ингээ харилцааныхаа төлөө хичээх үү эсвэл болох уу гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Харилцаа үнэхээр их хичээл зүтгэл шаардах юм аа. Ингээд ганц би байх нь бараг ингээд амар агаа юм шиг надад санагдаж байна. Намайг ингээд амблок хийгээч. Би чамаас одоо мэдэгдэхгүй дугаараас чамлуу залгаж байна гэж хэлхийг хүсдэг юм байна.
Тэгэхээр магадгүй бас хэрвээ харилцаа холбоогүй байгаа бол ийм зүйлсүүд өгнүүд бол танд хэлхийг хүсдэм байх шүү. За, уншлаганд таалагдсан бол ийм тортны эможи коммент дээр одоо үлдээгээрээ. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Facebook юм уу Instagram-аар холбогдороо. Тэгээд код 2 төрлийн код гаргаж байгаа. Мөнгө бол амжилт дуудах код, шинэ хайр дуудах код байгаа шүү. Тэгээд авахыг хүсвэл Facebook юм уу Instagram-аар холбогдоорой. За, маш их баярлалаа. За, сайн байцгаана уу 4-р бүлгийнхаа. За, яг зөв группээ сонгосон байна уу гэд таны бодож байгаа хүн болон та хоёрын харилцааны ерөнхий байдлыг үзье. За, энд ийм цааснаас нь шалтгаан нь болохоор яг ийм нүцгэн биеийг YouTube дээр харин тавьж болдгоо болохоор ингэж наасан байгаа шүү. За, тэгээд нэмэлт мэдээлэл авъя. Таны талд нэмэлт мэдээлэл авъя. Нөгөө талд. За. Таны талд мэдээлэл авъя. Нөгөө талд мэдээлэл авъя. Тэгээд талд. За, яг одоогоор тойр бол холбоогүй байх болцсон өндөр байна. Эсвэл яг ингээд нэлийн асуудалтай байгаа мó гэж харагдаж байна. Би бинийгаа ойлгоогүй зүйлсүүд их байна. Би бинийгаа буруугаар бас ойлгосон зүйлсүүд их байна. Яг ингээд юу бод санаж байгаа би биндээсээ хэлж чадахгүй байгаад байна. Би биндээ ерөөсөө итгэхгүй байна. Ялангуяа таны тал дээр бол та нөгөө хүнээ нэлээд хардаад байгаа бололтой. Энэ хүн өөр эмэгтэй хүнтэй уулзаад байна. Эсвэл өөр эрэгтэй хүнтэй уулзаад байна уу гэсэн харталт бол нэлээд хүндэр байна. Тэгтээ ингээд одоо ингээд харилцаа дуусгаж агаад эсвэл ингээд би бинээсээ жоохон хол байгаад нэлээд их ингээд танд гоё мэдрэмж өгч байгаа юм болоо. Ингээ ачаа өөрөөс ч аваад хайцсан юм шиг дахиад энэ бүх хартал сэртэл дахиад ингээд энэ үл ойлголцол болохгүй. Ер нь ингээд бараг ганцаараа байгаа 50 байгаа мó л гэсэн тийм бодол мэдрэмжтэй явж байгаа болтой. Тэгээд яг ингээд харилцаа ийм төвшөнд хүрсэнд нэлээд сэтгэл дундуур сууж байгаа бол харагдаад байна. Тэгээд энэ хүний одоо ингээд буруу булхаа хийжсэн бүх зүйлсүүд нь яг гарч ирээд тэр нь ингээд илчлэгдэж байгаа болохоор харагдаж байна. Энэ хүний талаас угаасаа за ингээл бит хоёр салж байгаа юм байна дөө гэсэн бодол бол амар их гарч ирж байна. Гэтэ ягаад ч юм ингээд тантай хамт буцаж нийлхийг хүсээд байгаа боловч харилцааны асуудлууд их байгаа даа гэж бодоод байгаа юм байна. Хоёрын харилцаанд гуртаж итгээд байгаа гэсэн юм их гарч ирж байна. Тэгэхээр магадгүй таны бодож байгаа хүн бодож байгаа хүн өөр хүнтэй уулзаж уцарсан байх магадлал маш өндөр байна гэж гарч ирж байна. Дахиж илүү их мэдээлэл авах нь одоо 20 хүрнөөлтэй гэж бас гарч ирж шүү. Тэгээд угаасаа ингээд энэ харилцаа ингээд бараг нууж унж байгаа юм чинь битээр дахиж боломж байхгүй дээ. Тэгээд энэ харилцаа ирээдүйгүү дээ гэсэн бодолтой бол явж явах шиг байна. Энэ таны бодож байгаа хүн тэгээд нэлийн их итгэлээ алдсан байгаа мó гэж гарч ирж байна. За, хэрэг таны одоо харилцааны ерөнхий байдал яг ийм бол та уншлагаа өргөжлүүлээрэ биш бол та өөр групп сонгоорой гэж хэлье. За, таны бодож байгаа хүн танд хайртай юу? Таны бодож байгаа хүн танд хайртай юу?
Яалтчгүй танд бол хайртай, маш их хайртай гэж гарч ирж байна. Магадгүй энэ хүний алдаа байсан баха, өөр хүнтэй уулзч учирдаг нь яалтчгүй энэ хүний ингээд одоо алдаа байсан, тантай ингээ харилцаа шинжлэхийг маш ихээр хүсэж байна. Ace of Cups, King of Cups, Knight of Cups гэд Six of Cups гэд яалтчгүй таныг маш ихээр санаж байгаа. Өмнө нь ингээд болж исэн, өнгөрүүлж исэн дурсамжуудаа байнга боддог. Ийм гоё байжтэй, би энэ хүнтэй үнэхээр гоё харилцаатай байжтэй, би юу хийж вэ ч юм уу. Тэгэл тантай ингээл буцаал эвлэрчмээр байдаг. Тааш энэ одоо 4-р бүлгийг сонгосон хүн намайг ерөөсөө тоохгүй дээ, хүлээж авахгүй дээ л гэж бодоод байгаа юм байна. Ингээд одоо энэ хүн ингээ гуугаад тахт ингээ цаашаа харсан дууц зарагдчихаш яг энэ хүн шиг намайг ерөөсөө хүлээж авахгүй дээ. Би тэгтээ энэ хүн маш их хайртай. Тэг яалтчгүй энэ харилцаа үнэхээр ингээд хүнд ачаа битүүр болж ирж ин да гэсэн бодол амар өндөр байна. Энэ харилцаанаас болоод би бүр ядаргаанд орж ийн, маш ихээр ядарч ийн. Би физиолог сэтгэл санаагаараа амар их зүдэрч ин да гэсэн бодол амар их гарч ирж байна. 9 сава 10 сэлэм 2 ингээ зэрэг гараад ирсэн. Яалтчгүй энэ хүн ингээд тамирчсан байна. Үнэхээр ингээд 4-р бүлгийг сонгосон хүнтэй ингээд харилцаагаа шинжлэхийг маш ихээр хүсэж байгаа боловч энэ хүн ингээд намайг авахгүй байхдаа, намайг уучлахгүй байхдаа, ойлгохгүй байхдаа би бас үнэхээр тэг буруу юм хийжтэй гэж бодож байгаа тал байна шүү. За тэгээд та хоёрын харилцааны ирээдүг одоо харъя. За 4-р бүлгийг сонгосон бодож байгаа харилцааны ирээдүй. За хоёрын харилцааны ирээдүйд болохоор яг буцаж одоо нийлээд эсвэл харилцааны шинжлэхтэй бол ерөөсөө явахааргүй байна. Ямар ч гэсэндээ би бинийгээ уучлаад магадгүй та тэр хүнийг ойлгоод за ийм байсан юм байна да. Үнэхээр юм алдаа гаргасан юм байна. Гэтэ би энэ хүнийг хүлээж авахгүй гэд нэлийн хатуу байр суурьтай байхаар бол харагдаж байна. Тэгсэн мөртлөө та өөрөө энэ харилцаанаас гарч явж чадахгүй ирээдүйд нэлийн ингээд удах юм байна. Өнгөрснөө тавилж явуулж чадахгүй. Өнгөрснөө нэлийн бодоод шаналхаар бол харагдаж байна. Гэтэ ингээд хоёрын ингээд хэрэлдэжсэн, маргалтжсэн зүйлсүүд дээр хоёр ингээд санал нэгдээд за ийм байсан юм байна да. Одоо би бинийгээ уучлаа, энэ хүнийг уучлаа гэж бодох юм байна. Гэтэ бид хоёр яаж чичээгээд энэ харилцаа ингээд бид хоёрт үр шимтэй байхгүй дээ гэсэн бодол их төрхөөр бол харагдаж байна. Өмнө нь үнэхээр яг энэ хос шиг одоо энэ картан дээр гарч байгаа шиг ийм романтик хосууд байсан да. Гэтэ одоо ирээдүйд бол тийм байж чадахгүй дээ. Нэг авууштай тал нь болохоор хоёрын энэ хортой байсан, токс байсан харилцаа нь бол буцаж иргээд за одоо л ингээд тэр токсик байсан зүйлсүүд нь одоо явж ин да. Одоо буцаа бит хоёр ингээд зүгээр харилцаатай болохоор байна даа л гэж гарч ирж байна. Магадгүй хоёр найзууд болохоор шийдэж магадгүй ямар таашсан буцаж бол ерөөсөө нийлэхэргүй харагдаж байна. За энэ хүн танд юу хэлхийг хүсдэг вэ? Хэрэг харилцаа холбоогүй бол энэ хүн танд юу хэлхийг хүсдэг вэ? Чамд худлаа ярьсан илүү амархан байсан юм аа. Үнэн хэлэхээс би чамааг ингээд өөр юмар орлуулахыг хичээсэн. Гэтэ энэ ерөөсөө болоогүй. Яагаад гэвэл би чамд маш их хайртай. Тэгээд харилцаагаа авч үлдэхийн тулд би ингээд хичээнэ. Би чамд надад хоёр дахь шанс өгөөч. Чамгүй байхад намайг яг алж ийна. Чи миний талаар боддгүү. Чи намайг одоо хүртэл хүсдэггүй. Чи надад одоо хүртэл хайртай юу? Би мэдмээр байна. Хэрэв үгүй бол би ингээд энэ харилцаанаас гарч ямаар байна. Би үнэхээр их өвдөж байна гэж хэлэхийг хүсдэг юм байна шүү. За хэрвээ уншлахын таалагдсан бол
ийм хэврээхийн нэг эможи комент дээр үлдээгээрээ. Тэгээ хувийн уншлага авах юм уу, код авах хүмүүс нь Instagram юм уу, Facebook-ээр холбогдоорой. Манай 2 төрлийн код гаргаж байгаа. Шинэ хайр дуурал дуудах, тэгээ мөнгө болон амжилт дуудах код гаргаж байгаа шүү. За тэгээд уншлагын минь сонсон маш их баярлалаа.